байна уу? Дэгийн гүнжээ. За бид нэг өнөөдөр 2 бичлэг хийждэг мүү гэж бодлоо. Нэгдүгээрх нь та нарт одоо үзсэн зарим нь үзсэн лах. Тэгээд нэгдүгээр нь болохоор үзээгүй хүмүүсийн агуул би тайлбарлаад хэлээд өгье. Би болохоор өөрөө танилцууллаа гэд бичлэг хийзмаа. Тэрийг үзсэн хүмүүс тэгээд мэдчихэлгүй. Тэгээд за бичлэг рүү гаръя. Тэгээд өнөөдрийн бичлэгээрээ би дэлгүүрээс хамгийн болгон авч идэж болохоор хамгийн хямдхан амттангуудыг би нааша авчирсан байгаа. Тэгээд эхэлцгээе. Тэгээд за эхнийх нь хайлт гэдэг болохоор би зарим авсан байгаа. Нэр нь Мараско. Ягааны нь авсан. Тэгээд одоо амсъя. Яг гайгүй амттай л юм. За Марацконд бол 10-аас 8 оноо өглөө. Ер нь гоо амттай. Тэгээд за нэг тиймэрдөө 10-аас 8 оноо өгсөн гэж та нар бодоорой. Тэгээд дараачихан амттан болохоор юу гэж бодож байна? Яна та нарт харуулчлаа би зарим нь. Юу гэж энэ юу гэж бодож байна? За мундаг энэ та ихэнх таасан байх гэж бодож байна. Могон чихэр байгаа. Могон чихэр авсан би 500 гэлээ хийдгэлээ тэгсэн бахаар нь бэ. Авсан байгаа. Тэгээд бас энийг бас амар гоо сунгадаг болохоор надад бүр амар сонирхолтой юм аа. Тэгээд одоо би нэгийг автаа үлдээн. Тэгээд автаа үлдээх бол бас болохгүй. Яг дажгүй л. Яг дажгүй нь тэгээд бүр амар гоо амттай. Тэгээд эдгээр ярихаар амар хэцүү нэ. За тэгээд одоо идээд дуслаа. Одоо эндээ оноогоо энэ ширэндээ оноогоо өгье. 10-аас 5 оноо өглөө. Тэгээд жоохон энэ амсан жоохон тиймхэн байсан учраас 10-аас 5 оноо өглөө. Бусдаар л ихтэй тасах юм. Тэгээд дараачих нь бол мэдээч энэ чихэр байгаа. Ихэнх нь энэ чихрийн мэдэх бол бараг нь веб шип уншиж чадахгүй нь. За нэг юм чихэр байгаа. Тэгээд дотроо бохтой гэж сонссон. Тэгээд би нэ бас дуртай болохоор авчдаг юм уу авсан байгаа. За тэгээд залгая. Яг гоё л. Би дотроо бохтой болохоор та эдгээл бодвол та эдгэлтэй дотроо бохтой надад илүү таалагдсан болохоор би 10-аас 7.5-ыг өглөө. Тэгээд дараачих нь алтай тэг оноогоо өгсөн чи дараагийнх нь идэж хийжтэй. Дараачих нь агарын шар хямдхан бахаар нь би авсан юм аа. За тэгээ үлээ. Ямар хатуу юм бэ? Би бүр амьсгалаад бүр чадахгүй ш. Энэ ямар бэлэр хатуу агарын шар вэ? Манайха нациг ийм агарын шар аваад хэрэггүй юм биш үү? Бэлэр хатуу амар хэцүү байна. Нациг хүүхдүүдэд бол амар хэцүү юм байна. Надад нэг агаар энийг юм хийлгэж байгаа хгүй тэрнгээрээ хийлгээд үзье тэгээд. За аваад ирсэн шүү одоо хийлье. Өсмөн бүр хийсэн. За хийлье тэгээд. За хийлье. За хийлье одоо. Одоо болохоо. Оо хийн гараад.
Эн чи үлээдгүй нөгөө нэг том агаарын шар биш нөгөө нэг усыгээд нөгөө нэг усыгээд гинэ. Усыгээд заримуд нь усыгээд нөгөө нэг ингээд яг гэдэгтэй. Тэр юм шүү дээ. Би энэ чи амар том агаарын шар гэж одоо үлээсэн. Тийм аастай энэ хэлбэр мэмхэн. Яг тийм биш. Тэгээд би үлээж чадахгүйсэн биш. Манайха энэ агаарын шараа аваарай. Би энэ үлээж чадахгүй нь хөлгөгээд бүр бити аваарай гэдгийгсэн зүгээр нөгөө жижиг агаарын шар нэгсэн биш. Одоо ийг бол хагас. Яна би тэр гэрлээ онцлоо. Тэр гэрлээ онцоо би сая руу. Яа, дээрээс унаад ирэх үү. Яа би. За тэгээд дарваас 10 он өглөө өстэй хөгжилтэй өстэй саяных бол үнэхээр хөгжилтэй cool nice. За дараачих нь бол тэгээд ийм чихэр. Нөгөө нэг хүүхдүүд ингэж хэлдэг шүү дээ. Ингээд 7 очингуудаа дараа ингээд уруул нөгөө өнгөтэй болоод идэж шүү дээ. Би тэрийг туршиж үздэг гэж. Ихэнх нь ингэж залаад идэм билээ. За да үзье. Энэ колот юм. За одоо шууд эхлэе. Оо энернгээс болоод иш. Миний уруулын хардсан юм байна уу? Ямар өнгөтэй байгаа энэ комент бичээрэй. Болж шүү. Оо юм. Үнэхээр сонирхолтой. Нэр янз юм. Та ганцд манд яагаад ихэнх нь заагаад чихэр байгаа юм бэ? Дараачудаа би заримгаар онохыг оролтно хичээнэ. За тэгээд өрнөл тэгэл гоё хэлээ мотож чихэндээ оноо. Яна миний хавцаар унаад энэ авчи. За тэгээд одоо тэгэл бараг эндээ тэгэл одоо хэдэн оноо өгөх юм гэдэг. За оноог нөхөх бодъё бас. За ер нь би 10-аас уруулан дээр өнгөн болоод байсан болохоор бас л надад сонирхолтой санагдсан учраас би 10-аас 10 оноо өглөө тэгээд бити ганхаараа тэгээд subscribe-а дараад тэгээд лайка дараа намайг дэмжиж өгөөрэй. Тэгээд хонхоосгаараа тэгээд дараагийн бичлэр ууслаа түр баяртай би амар кайфтай юм хурдан яриад. За тэгээд уул нь ийм чихэр байгаа гэж бодсон. Тэгээд энэ чихрийн тэгээд дараа л идэхтэй одоо тэгээд дараа идэх гэж бодож байна. Янзын чихэр юм. Би сая энэ чихрийн амсан манготой юм байна. Шууд оноогоо өгөхгүй болохгүй мэнэ тэгээд. Сая энэ чихрэндээ болохоор би 10-аас 10 оноо өглөө яг гэвэл миний туртай чихэр байсан болохоор. За тэгэл одоо тэгээд энийг иднэ. Гэхгүй гайхснаа танаар. За ингээл энэ түрээнд манай бичлэг өндөрлж гин. Тэгээд дараагийн бичлэр ууслаа түр баяртай тэгээд. За баяртай шүү дээ. Дараагийн бичлэр ууслаа түр бака. Чамиг жагаад уу сонсцгаах уу? Чам үз байвал барангаараа дэшээ зүүн гараа дэшээ. Хэрвээ чамиг үзэж байвал барангаараа дэшээ зүүн гараа дэшээ.